Бид энд ABC гурвалжны периметр P, багцсан тойргийн радиус R бол P ба R-ыг ашиглан ABC гурвалжны талбайг олж гэсэн бодлого өгөгдөжээ. Тэгэхээр бид гурвалжны периметр гэдэг нь талуудын уртын нийлбэр гэдгийг мэднэ. Эсвэл гурвалжны дагуу явбал ямар урттай вэ гэдгийг олохтой ажил. Харин одоо багцсан тойргийн радиусыг хэрхэн олохыг эргэн санацгаая. Хэрэв эдгээр орой тус бүрээс өнцгийн бисектрээс татвал энд бас энд ч гэсэн өнцгийн бисектрээс зурагдаж энэ нь энэ өнцгтөө тэнцүү, энэ бас энэ өнцгтөө тэнцүү. Эдгээр өнцгүүд ч гэсэн мөн тэнцүү болох бөгөөд эдгээр өнцгүүдийн бисектросүүдийн огтлцол нь энэ цэг учир энэ нь манай багцсан тойргийн төв болно. Эдгээр гурван талаас багцсан тойргийн төв хүртэлх зай нь хоорондоо тэнцүү бөгөөд тойргийн төвөөс эдгээр талууд хүртэлх зай нь багцсан тойргийн радиус болно. Багцсан тойргийн радиусыг зурцгаая. Цэгээс шулуун хүртэлх зайг олохдоо перпендикуляр буулгана. Иймээс энэ урт нь багцсан тойргийн радиус, энэ урт ч бас радиус, энэ урт бас мөн радиус болно. Хэрэв та багцсан тойргийн төв дээр төвдөө багцсан тойрог зурж болох бөгөөд багцсан тойргийн төв нь энэ. Радиус нь R учраас тойрог маань нэг иймэрхүү харагдана. Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд заавал тойрог зурх албагүй. Гэхдээ энэ тойргийг нэг иймэрхүү байхаар зурчихлаа. Үүнийг бид багцсан тойрог гэж нэрлэдэг. Ялангуяа энэ багцсан тойргийн радиусыг ашиглан талбайг хэрхэн тооцоолж болох тухай авч үзье. Тэгэхээр багцсан тойргийн радиус нь өндөр шиг харагдаж байгаа. Энэ гурвалжны А орой хувьд энэ нь өндөр болно. Одоо багцсан тойргийн төвийг А гэж нэрлэе. C гурвалжны хувьд R нь өндөр болно. Бас BIC гурвалжны хувьд R нь өндөр бөгөөд энд AIB гурвалжны өндөр R-ыг бид тэмдэглэг байгаа. Энд R нь AIB гурвалжны өндөр юм. Тэгэхээр одоо эдгээр гурвалжнуудын хувьд суурь болон R-ыг ашиглан гурвалжийн тус бүрийн талбайг олж болно. Эдгээр гурвалжны талбайг нэмэхэд том гурвалжны маань талбай гарна. Мэдээж бид эндээс периметр ба багцсан тойргийн радиусын тусламжтай ямар нэг юм хийж чадна. Үүнийг оролдож үзцгээе. ABC буюу энэ том гурвалжны талбай тэнцүү. Эдгээр гурвалжнуудыг өнгөөр ялган зуръя. Энэ хэсэг AIC гурвалжны талбайтай тэнцэнэ. Үүнийг тод ягаангаар зуръя. Энэ хэсэг нь AIC-ийн талбай, нэмэх нь энд байгаа BIC-ийн талбай. Үүнийг арай өөрөөр зуръя. Хөхөнгийг өмнө ашигласан тул улбар шарангаар зуръя. Энд энэ хэсэг буюу BIC-ийн талбайг нэмнэ. Тэгэхээр BIC-ийн талбай дээр нэмэх нь хамгийн сүүлийн гурвалжны талбай буюу ягаан өнгөөр будагдсан AIB гурвалжны талбайг нэмье. Тэгэхээр эдгээр гурван жижиг гурвалжны талбай нь том гурвалжны талбайг олсонтой тэнцүү юм. AIC гурвалжны талбай нь 2-1-ийг үржүүлэх нь суурь, үржүүлэх нь өндөртэй тэнцүү гэдгээс суурийн хагас нь AC талын уртын хагас, үржих нь өндөр буюу R-ээр үржүүлнэ. Энэ нь энэ нь AIC-ийн талбай юм. Мөн BIC-ийн талбай нь 2-1-ийг үржүүлэх нь суурь буюу BC, үржих нь өндөр буюу R, нэмэх нь AIB-ийн талбай буюу 2-1-ийг үржүүлэх нь AB суурь үржүүлэх нь өндөр буюу R болох бөгөөд эндээс ерөнхий хаалтны өмнө 2-1-ийг үржүүлэх нь R-ыг гаргавал R-ийн хагас үржүүлэх нь AC, нэмэх нь BC, нэмэх нь AB болохыг бид эндээс харж байна. Энд нэмэх нь AB-г дээрхтэй адилаар ягаан өнгөөр бичье. AC дээр нэмэх нь BC, нэмэх нь AB-гийн нийлбэр хэд гарах вэ гэхээр энэ нийлбэр нь периметртэй тэнцүү. Учир нь талуудын уртын нийлбэр периметр. Тэгэхээр энэ нь периметр P болж байна. Бидний ABC гурвалжны талбай нь 2-1-ийг үржүүлэх нь R, үржүүлэх нь периметр P болж байна. Ямар ч их сайхан үр дүн шүү. Гэхдээ үүнийг гурвалжны периметрийг үржүүлэх нь багтаасан тойргийн радиус үржүүлэх нь 2-1 гэдгээс өөрөөр
Бас зарим тохиолдолд R-ийг үржүүлэх нь P-г хуваах нь S гэж уучлаарай. P-г хуваах нь 2 гэж бичдэг. Энэ нөхцөлд P-г хуваах нь 2 гэхийг заримдаа периметрийн хагас гэж нэрлээд S-ээр тэмдэглэдэг. Энэ тохиолдолд талбай нь R-ийг үржүүлэх нь S-тэй тэнцүү болно. Харин энд S-ээр периметрийн хагас буюу P-г хуваах нь 2-ыг тэмдэглэсэн болно. Юуны өмнө энэ аргыг ашиглахдаа P нь периметр гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж одоо бид багтаасан тойргийн радиус ба периметр өгөгдөхөд гурвалжны талбайг тооцоолж чадна. Бас гурвалжны талбай болон периметр өгөгдсөн тохиолдолд багтсан тойргийн радиус R-ийг тооцоолж чадах бөгөөд энэ нь үнэхээр хэрэгтэй томьёо юм. Өөрөөр хэлбэл дурын 2 нь л өгөгдөхөд 3 дахьыг олох боломжтой болж байгаа юм. Жишээлбэл энд нэг ийм гурвалж өгөгдөв. Энэ тийш өнцөгт гурвалжны хамгийн онцгой төрөл буюу энэ гурвалжны талууд 3, 4, 5 гэсэн урттай бол бид үүнийг тэгш өнцөгт гурвалжин мөн гэдгийг Пифагорын теорем ашиглан баталж чадах бөгөөд эндээс багтсан тойргийн радиусны хэдтэй тэнцүү гэдгийг ч хэлэх боломжтой болно. Тиймээс талбайг тооцоолоход хангалттай хялбархан болж байна. Бид энд 3-ын квадрат дээр нэмэх нь 4-ийн квадрат нь 5-ын квадраттай тэнцүү гэдгийг мэднэ. Иймээс талбай нь 3-ыг үржүүлэх нь 4, үржүүлэх нь 2-ны 1 гэдгээс 6. Харин периметр нь 3 дээр нэмэх нь 4, тэнцүү 7, 7 дээр нэмэх нь 5 гэдгээс 12 болно. Ингээд талбайг олох илэрхийлэлээ бичвэл талбай тэнцүү 2-ны 1-ийг үржүүлэх нь багтсан тойргийн радиус үржүүлэх нь периметр гэдгээс 12 тэнцүү 2-ны 1-ийг үржүүлэх нь багтсан тойргийн радиус үржүүлэх нь периметр. Уучлаарай 6 байгаа. Дахин бичье. Талбай нь 6, тиймээс 6 тэнцүү 2-ны 1-ийг үржүүлэх нь багтсан тойргийн радиус үржүүлэх нь 12. Нөхцөл ёсоор 2-ны 1-ийг үржүүлэх нь 12 гэдгээс 6 болж 6 тэнцүү 6R болно. Тэгштгэлийн 2 талыг 6-д хуваавал R тэнцүү 1 болох юм. Энэ үнэхээр сайхан үр дүн шүү. Хэрвээ та хүсвэл энд багтсан тойргийн радиусыг зурж болно. Тэгэхээр эдгээр өнцгүүдийн өнцгийн бисектрисийг зуръя. Ингээд энэ 3, 4, 5 талуудтай тэгш өнцөгт гурвалжны багтсан тойргийн радиус нь 1. Иймд энэ зайн, энэ бас энэ зайтай тэнцүү байх юм. Тэгэхээр энэ зайнууд нэгтэй тэнцүү болж байна. Энэ үнэхээр сайхан үр дүн юм аа.